Эрхэм үзэгч та бүдийнхээ амрыг алтгая. Эх орны төлөө нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Үзэгч та манай нэвтрүүлгээс Батлан хамгаалах бодлого зориул зэвсэг түвшний үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн мэдээллийг хүлээн авч үзэх боломжтой. Монгол Улсын Батлан хамгаалах зэвсэг түвшний хувьд шинжилгээлийн 90 үе үргэлжилж байна. Үүнтэй холбогдуулан дуулгын студийн уран бүтээлчид Батлан хамгаалах салбар өнгөрөгч 2020 онд юу хийв, энэ 2021 онд юу хийхээр төлөвлөж байгаа сэдвийг нэвтрүүлэг хийхэд онцолж байна. Батлан хамгаалах салбар 2020 онд зэвсэг түвшний эрх зүйн зохицуулалт боловсронгүй боллоо. Улсын хурлын чуулганы 2020 оны нэгдсэн хуралдаанаар зэвсэг түвшний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа. Ингэснээр зэвсэг түвшин нь хуурай замын цэрэг, гарын цэрэг, барилга инженерийн цэрэг, кибер аюулгүй байдлын цэрэг, тусгай хүчний цэрэг зэргээс бүрдэхэр боллоо. Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд зэвсэг түвшинд тусгай хүчний цэргийн командлал, кибер аюулгүй байдлын цэргийн командлал, барилга инженерийн цэргийн удирдах газрыг байгуулах шийдвэрийг гаргаж, Батлан хамгаалахын сайдын тушаалаар баталгаажуулснаар шинэ төрлийн цэргийн удирдлагын байгууллагууд бие даан үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндэс бүрдлээ. Хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрүүдийг сойрхон батллаа. Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын засгийн газар, бүгд найрамдах социалист Вьетнам улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийг сойрхон батлах тухай хуулийг Улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар сэргийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын засгийн газар, бүгд найрамдах Киргиз улсын засгийн газрын хоорондын хэлэлцээрийг засгийн газрын түвшинд Монгол улс НАТО хоорондын байгуулсан түншлэл хамтын ажиллагааны хөтөлбөрийн хугацааг 2024 он хүртэл сунгах асуудлыг Батлан хамгаалах яамны түвшинд шийдвэрлүүллээ. Энэхүү гэрээ хэлэлцээрүүд батлагдсанаар Монгол улсын үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхлыг хангах, 3 дахь чөлшийн бодлогыг хэрэгжүүлэх, хоёр орны Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа хөгжүүлэх эрх зүйн үндэс бүрдэх, хамтын ажиллагаа шин түвшинд хүрэх, бүс нутгийн хэмжээнд цэргийн итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, тогтвортой байдлыг хангах болон зэвсэг түвшний чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Монгол Улсын засгийн газрын 2020-с 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Батлан хамгаалахын зорилго, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ тодорхой боллоо. Монгол Улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар засгийн газрын 2020-с 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр хэлэлцэгдэн батлагдаад байна. Тус хөтөлбөр тусснаар Батлан хамгаалах салбар нь Монгол Улсын Батлан хамгаалах тогтолцоог бэхжүүлж, үндэсний язгуур ашиг сонирхол тулгуурласан мэргэжлийн чадварлаг зэвсэг түвшнийг хөгжүүлнэ гэсэн тэргүүлэх зорилтын хүрээнд 9 дэд зорилт, 48 арга хэмжээг харьяа агентлаг, төрлийн цэргийн командлал, нэгтгэл анги салбар байгууллагуудаараа дамжуулан хэрэгжүүлэх юм. Түүнчлэн Монгол улсыг 2021-с 2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт Батлан хамгаалах зорилт арга хэмжээ, төсөл хөтөлбөрийг тусгаж батлууллаа. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт барилга инженерийн тусгай анги байгуулах, барилгын хий зөвлөрлөх хөдөлгөөний цогцлборыг ашиглалтанд оруулах, нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд инженерийн рот, тусгай хүчний ротыг бэлтгэж оролцуулах зэрэг томоохон төслүүдийг тусгажээ. Монгол Улсын засгийн газрын шийдвэрийн дагуу зэвсэг түвшний 186 дугаар ангитай дайжлагаатай команд штабын болон байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийг зохион байгууллаа. Энэ сургуулийг явуулснаар дайжлагаа зарласан үед Орхон аймгийн удирдлагын дайжлагаа удирдах болон аж ахуй нэгж байгуулга, иргэдийн дайжлагын даалгаврыг бэхжүүлэх боломжийг тооцсон, үнэлэлт өгөх, томилгоод бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх мэдлэг дадлаг чадварыг нэмэгдүүлэх, дайжлагын бэлэн байдлыг дээшлүүлэх зорилготой юм. Түүнчлэн зэвсэг түвшний 186 дугаар ангийн штабын жигдрэлтийг ханган, томилгоод бүрэлдэхүүнийг дайжлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд сурган дадлагжуулж, дайжлагын бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнтэй явуулах сургалтын материалын баазыг бэхжүүлж, төр болон удаан хугацааны хадгалалтад байгаа авт хуягт техник, хээрийн тоног төхөөрөмж, табель хэрэгсэлд сэргээн сайжруулах үйлчлэгийг хийж, бэлэн байдал арчлан хамгаалалтыг сайжруулсан нь зэвсэг түвшний хуулиар хүлээсэн үүрэг гүйцэтгэх боломжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой сургууль боллоо.
Монгол Улсын засгийн газрын шийдвэрийн дагуу чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүллээ. Ойн хүрээнд чөлөөлөх дайнд оролцсон Ахмад Дайчдад Монгол Улсын ерөнхийлөгч, зэвсэг түвшний ерөнхий командлагч Баттулга болон Батлан хамгаалахын сайд Сайханбаяр тэргүүтээ салбарын удирдлагууд хүндэтгэл үзүүлж, Ахмад Дайчдад төрийн дээд одон болон Батлан хамгаалах салбарын шагнал гардуулсан юм. Мөн дэлхийн 2 дугаар дайны төгсгөл Манжуурын стратегийн давшилтын ажиллагаанд Монгол Улсын оролцоо сэдвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан юм. Энэ үеэр архивын ерөнхий газар, Монгол цэргийн музей, Батлан хамгаалахын төв архив, Оросын шинжлэх ухаан соёлын төв хамтран тусгаар тогтнолын үнцэн үзэсгэлэнг дэлгэж олонний хүртэл болгосон. Оросын холбооны улсын нийслэл Москва хотноо Авгай хорны дайны ялалтын 75 жилийн он баярын арга хэмжээнд зориулсан ёслолын жигсаалд Монгол Улсын зэвсэг түвшний 75 цэргийн алба хаагчид оролцлоо. Энэ нь Монгол Улс Оросын холбооны улсын Батлан хамгаалах салбарын түүхэн харилцаа, хамтын ажиллагаа өндөр түвшинд хэвээр байгааг илтгэн харуулсан. Авгай их хорны дайнд ялалт байгуулахад Монголын ард түмний оруулсан үнэтэй хувь нэмрийг дэлхийд дахинд сурталчлан таниулсан чухал холбогдолтой арга хэмжээ болсон юм. Батлан хамгаалахын яамны харьяа цэргийн төв эмнэлгийнхэн COVID-19 халдвар авсан иргэдийг эмчлэн сувилсаар байна. Цэргийн төв эмнэлэг нь 2020 оны 2 дугаар сараас эхлэн гадаадын улс орнуудаас 70 гаруй удаагийн тусгай үргийн нислэгээр болон 6 удаагийн газрын татан авалтаар ирсэн нийт 1600 гаруй иргэнийг хүлээн авч 1000 гаруй иргэнийг халдвараас урьдчилан сэргийлэх, ажиглалд, тандалд, хяналт, тусгаарлалтад авч 20 гаруй төрөлцсөн нарийн мэргэжлийн чиглэлээр 380 гаруй иргэд үйлчлүүлэгчдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлжээ. Өнөөдрийн байдлаар COVID-19-ийн батлагдсан тохиолдлын нийт 500 гаруй өвчтөн хүлээн авснаас 400 гаруй хүнийг эдгэн дараагийн шатны ажиглалтад шилжүүлжээ. Түүнчлэн давхарцсан тоогоор цэргийн төв эмнэлгийн 900 гаруй эмч совилогч эмнэлгийн ажилтан 14-өөс 21 хоногийн хугацаатайгаар 21 удаагийн ээлжээр үүрэг гүйцэтгэсэн байна. Даван толгой зүүн баян чиглэлийн 416.1 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил эрчимтэйгээр өрнөж, ажлын гүйцэтгэл дуусах шатандаан өрнөж байна. Тус бүтээн байгуулалтад Монгол Улсын зэвсэг түвшний 9 анги салбарын 2000 орчим цэргийн алба хаагч ажилтан 580 гаруй нэгж техниктэйгээр гар бие оролцсон дээрх бүтээн байгуулалтын ажилд одоогийн байдлаар нийтдээ 25 сая гаруй метр куб газар шорооны ажил, 600 орчим хэсэгт үерийн ус өнгөрүүлэх хоол, 30-аад хэсэгт гүүрийн барилга угсралтын ажил, 6 хэсэгт зүрлэгийн барилга, цогццын сумын хэсгийн өртөөний барилгын ажлыг хийж гүйцэтгэжээ. Гал хэрэгсэл аюулгүй болох тусгай байгууламжийн үйл ажиллагааг жигдрүүллээ. Артиллерийн гүйцэтгэн цэнгэлсэн гал хэрэгслийг аюулгүй болох тусгай байгууламжийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор Монгол Улсын засгийн газрын хуралдаанаар өргөдгөн зохион байгуулж тусгай ангийн зэрэглэлтэй болголоо. Тусгай ангийг байгуулснаар тесрүүлэгчийн хадгалалтын баталгаат хугацаа дууссан. Цаашид аюулын эрсдлийн зэрэглэл өндөртэй гал хэрэгслийг үйлдвэрийн аргаар дахин боловсруулж учирч болох гинтийн осол аюулаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. $591 айлын онод сууцыг овцоор ахлагч ажилтан алба хаагчдад хөнгөлөлтөө үнээр болон үнэгүй хувьчиллаа. Монгол Улсын засгийн газрын 2020 оны орон сууц хувьчлах тухай 56 дугаар тогтоолоор Батлан хамгаалах яам, зэвсэг түвшний жанжин штабын эзэмшилд байгаа албан тушаалын орон сууцнуудыг оршин суугчдад нь хөнгөлөлтөө үнээр худалдан шилжүүлэхээр болсон. Энэхүү баримт бичиг бодит ажил болж Батлан хамгаалах салбарын офицер ахлагч ажилтан алба хаагчид 70% хөнгөлөлтөө үнээр болон үнэгүй байртай боллоо. Цэргийн алба хаагчдад амьдарч байгаа албан тушаалын байрыг нь хувьчилснаар тэдгэрийн нийгмийн хамгааллыг дээшлүүлэхэд бодит алхам болж чадсан юм. Жишг цэргийн хотхон төслийг эхлүүллээ. 2020 онд Батлан хамгаалахын дэд сайд Баяр магнагаар ахлуулсан ажлын хэсэг баруун бүсийн зэвсэг түвшний 9 анги 5 салбарын үйл ажиллагаа, барилга байгууламж, алба хаагчдын нийгмийн хамгаалал, ажиллаж амьдрах нөхцөл байдалтай биечлэн танилцж, жишг цэргийн хотхны саналыг боловсруулан гаргажээ. Орчин үеийн хэв маягийг харуулсан инженерийн шинэлэг шийдэл бүхий жишг хотхон төслийг хэрэгжүүлснээр зэвсэг түвшний хэмжээнд баригдаж буй барилга байгууламжууд орчин үеийн нэгдсэн стандарт хэв маягтай болох, сургалт дадлагыг зохион байгуулах, ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэх юм. Хэрэгжилтийг зэвсэг түвшний Тэг 16 дугаар нэгтгэл
123, 234 дугаар анги, зэвсэг түвшний 325 дугаар ангийн 116 дугаар салбараас эхлүүлэхээр Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн хуралдаанаар хилцүүлэн шийдвэрлүүллээ. Батлан хамгаалах салбар 2021 онд 2021 онд Монгол улсад түүхт олон тэгш дохино. Тэдгээрээс улс орны түүхэнд чухал ач холбогдолтой түүхэн их ойнуудыг Монгол улс тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөж байна. Түүний нэгэн хэсэг нь Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулагдсны 110 жил, Монгол улсад орчин цагийн зэвсэг түвшин байгуулагдсны 100 жил, ардын хувьсгалын 100 жил, Монгол хүн сансарт ниссэний болон сансрын хамтарсан нислэг үйлдсэний 40 жилийн ойнууд юм. Батлан хамгаалахын сайдын 2021 оны ой тэмдэглэг тухай А-дрop 1-р тушаалгарч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг оны турш зохион байгуулан явуулахаар шийдвэрлээд байна. Оюун хүрээнд 13 чиглэлээр 100 гаруй ажил арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Эрдэм шинжилгээ судалгаа туршилтын ажлын хүрээнд Батлан хамгаалах яам 110 түүхэн ном бүтээх, Монгол цэргийн товч дөх бод бүтээх, цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны үйл ажиллагааны тухай архивын баримт бичгийн эмхтгэл гаргах, Батлан хамгаалах яам 110 жил гэрэл зургийн цомог гаргах, Батлан хамгаалах яамны 110 жилийн ой зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, Батлан хамгаалах бодлого үйл ажиллагааг сурталчлах, урлаг, соёл, олон нийтийн арга хэмжээний хүрээнд Батлан хамгаалах яамны 110 жилийн ой зориулсан телевизийн цуврал нэвтрүүлэг, баримтад кино бүтээх, цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын аялан тоглолтыг аймаг, орон нутаг, зэвсэг түвшний анги салбаруудад зохион байгуулах, Жанжин Сүхбаатарын талбайд төрийн цэргийн байгууллагын уран бүтээлийн нэгдсэн тоглолт хийх, бүх цэргийн их хар сүлдийг цэнгүүлэх тайлгыг зохион байгуулах, ардын хувьсгалын 100 жилийн ой, Монгол улсын төрийн далбааны өдөр зориулсан цэргийн ёслолын жигсаал зохион байгуулах, үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн Тэмүүжин үрлэг дунд сургуулийн тухай олон ангид кино бүтээх, Батлан хамгаалах яамны 110 жилийн ой зориулсан баярын хурал, хүнд итгэлийн тоглолт хийх, хүүхэд залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд хамгааллын аяныг орон даяар зохион байгуулах, нийгмийн хамгааллыг сайжруулах хүрээнд алба хаагчдад орон сууцны дэмжлэг үзүүлэх, орон сууцтай болоход нь мөнгөн тусламж олох ажлыг төр захиргааны байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх, гадаадад үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн алба хаагчийн арга эрт дэмжлэг үзүүлэх, иргэд хүүхэд залуучуудын дунд энхийг сахиулагчдад зориулсан талархлын аян зохион байгуулах, тэмцээн уралдааны хүрээнд Батлан хамгаалахын сайдын нэрэмжит цэрэгжлийн спортын дүл тоглолтын улсын аврал шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах, Монголын үндэсний бүхийн цол чимэг болгох бүх цэргийн наадам зохион байгуулах, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Монгол цэрэг дурсгалын цогцлборын зураг төслийг боловсруулж 1-р шатыг эхлүүлэх, цэргийн нэр зүтгэлтэн Батлан хамгаалахын сайд агсан хурандаг нарал Жамсарангийн ёндогийн хөшөө цогцлборыг байгуулах, Батлан хамгаалах салбарын ахмадны болон алба хаагчдын хөгжлийн төвийг байгуулах, Батлан хамгаалах салбарын алба хаагчдын сургалт нөхөн сэргээлтийн төвийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх цэрэг ажлуудыг төлөвлөж байна. Дүүнчлэн Батлан хамгаалах яам 2021 онд бодлогын хувьд дараах шинжилгээг хийхээр төлөвлөж байна. Батлан хамгаалахын эрх зүйн шинжилгээг хүнзгийрүүлнэ. Зорилтын хүрээнд зэвсэг түвшний тухай, тагнуулын байгууллагын тухай, цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай, газрын төлбөрийн тухай, галийн тариф, галийн татврын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөд байна. Зэвсэг түвшний байгуулалтыг хөгжүүлэх дунд хугацааны бодлогын баримт бичиг болох зэвсэг түвшний байгуулалтыг 2024 хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийг засгийн газраар батлуулан хэрэгжүүлж эхэлнэ. Тос хөтөлбөрийн зорилгыг зэвсэг түвшний бие бүрэлдэхүүний мэрэгжлийн чадварлаг болон хөгжих орчин нөхцөлийг бүрдүүлж, зэвсэглэл, цэргийн техникийн шинжилгээг эрчимжүүлж, зэвсэг түвшний бэлэн байдлыг үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэхэд оршин хэмээн тодорхойлжээ. Зорилгын хүрээнд 7 зорилт 38 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөд байна. Орон нутгийн хамгаалалт улсын дайчилгааны төлөвлөлт тогтолцоог бэхжүүлэх ажлыг хэрэгжүүлнэ. Үүний хүрээнд улсын дайчилгааны нэгдсэн төлөвлөгөөг шинжлэх ажлыг эхлүүлнэ. Мөн аймаг нийслэлд орон нутгийн хамгаалтын тогтолцоод нэгжид эргэн хуулийн этгээдийг томилгоожуулах, галт зэвсэг, техник материал хэрэгслийг даалгаваржуулах, сургалт бэлтгэлийг зохион байгуулах ажлууд хийгдэж эхлэх юм. 2021 онд Батлан хамгаалахын гадаад харилцаа хамтын ажиллагааны хүрээнд гадаад улс орнуудад хийгдэх албан ёсны айлчлалыг урд жилүүдийн төвшөнд хадгалж,
Монгол улсад хийх гадаадын өндөр хэмжээний зочдын ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. 2021 онд энхийг дэмжих ажиллагаанд цэргийн баг, цэргийн албаагчдыг үргэлжлүүлэн оролцуулж, олон улсын хамтарсан сургалт дадлагыг эх орондоо болон гадаад улсад зохион байгуулна. Түүнчлэн нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд дэх оролцоогоо түргэн байрлах хүчний ротор нэмэгдүүлэх зорилготой байна. 2021 онд Монгол улсад 14, гадаад улсад 5 олон улсын хамтарсан сургалт дадлагыг зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Монгол улсын зэвсэг түвшин улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд үргэлжлүүлэн оролцсон. Тодорхойлбол Монгол газрын тус боловсруулах үйлдвэрийн чиглэлийн 404 км төмөр замын доод суурин бүтцийг барьж байгуулах бүтээн байгуулалтын ажилд зэвсэг түвшний 9 анги оролцсон. Тус ажил өртөөний барилга 2, зорилгын барилга 6, үерийн ус өнгөрүүлэх хоолой 577 хэсэгт барьж, нийт 40 сая метр куб газар шорооны ажил хийх тооцоо гарчээ. Уг ажилд оролцсноор барилга инженерийн зэргүүд үүрэг гүйцэтгэх чадав, техник, тоногдох хөрөмжийн хүчин чадал нэмэгдэхийн зэрэгцээ, бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаа цэргийн албаагч залуусын цалин орлого нэмэгдэнэ. Салбарын шинжлэх ухаан, технологи, инновац, судалгаа туршилтын ажлыг хөгжүүлнэ. Дэлхийд дахны цэргийн шинжлэх ухаан, техник, технологийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан Монгол улсын аюулгүй байдал, улс орныг батлан хамгаалах эрх ашигт нийцсэн батлан хамгаалахын шинжлэх ухаан, технологи, инновац, судалгаа туршилтын ажлыг хөгжүүлэх, батлан хамгаалах аж үйлдвэрийн суурийг шинжлэх ухааны үндэстэй тавих зорилгоор батлан хамгаалах шинжлэх ухаан, технологи, инновацыг 2021-с 2030 онд хөгжүүлэх бодлого урт хугацааны бодлогын баримт бичгийг энэ онд баталгаажуулан хэрэгжүүлнэ. Цэргийн албаагчдын ажиллаж амьдрах нөхцөлийг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Зэвсэг түвшний нэгтгэл анги салбарыг жижиг цэргийн хотхны стандартад үе шаттайгаар шилжүүлэх ажлыг 2021 онд хэрэгжүүлж эхэлнэ. Жишг цэргийн хотхон төслийг хэрэгжүүлснээр цэргийн албаагчдын ажиллаж амьдрах ая тухтай орчин нөхцөл бүрдэх юм. 2021 онд жишг цэргийн хотхон төслийн хүрээнд бригадын төвчний хотхны стандартаар зэвсэг түвшний тэг 16 дугаар нэгтгэлийг, хорооны төвчний хотхны стандартаар зэвсэг түвшний 123 дугаар ангийг, батальоны төвчний хотхны стандартаар зэвсэг түвшний 234 дугаар ангийг, салбарын төвчний хотхны стандартаар Баян Үлгийн аймгийн Улаанхус сумын нутагт байрлах зэвсэг түвшний 325 дугаар ангийн 116 дугаар салбарыг жишг хотхон болох ажлыг эхлүүлсэн юм. Ахмад насны талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангаж эхэлнэ. Монгол улсад ахмад наснуудад зориулсан эрх зүйн анхтуудын хүрээнд батлан хамгаалах салбараас тэтгүрт гарсан ахмад насны эрхийг хамгаалах, эрүүл мэнд, нийгмийн үйлчлэгээ авах боломж, чөлөөлөх цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг бий болгох, тэдний нийгмийн идэх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор ахмад насны талаар баримтлах бодлогын баримт бичиг түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг баталлаа. Бодлогын хэрэгжилтийг хангах, ахмадуудын талаар хэрэгжүүлэх ажил арга хэмжээг нэгдсэн удирдлага төлөвлөлтөөр явуулах үүднээс батлан хамгаалахын сайдын дэргэдэх ахмадын зөвлөлийг анх удаа байгуулан үйл ажиллагааг нь эхлүүлээд байна. Уг арга хэмжээний хүрээнд ахмадын болон албаагчдын хөгжлийн төвийг байгуулахаар төлөвлөн барилгын зураг төслийг боловсруулж барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөд байна. Батлан хамгаалах яам 2020-с 2024 онд Монгол улсын батлан хамгаалах яам нь засгийн газрын 2020-с 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Монгол улсын батлан хамгаалах тогтолцоог бэхжүүлж үндэсний язгуур ашиг сонирхол тулгуурласан мэрэгжлийн чадварлаг зэвсэг түвшнийг хөгжүүлнэ гэсэн тэргүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Тэргүүлэх зорилтын хүрээнд дараах 9 дэд зорилтыг хэрэгжүүлнэ. Тодорхойлбол хугацаа цэргийн албаасан иргэдэд төрийн албанд орох, шатлан дэвших, сурч боловсрох, хөдөлмөр эрхлэх, нийгмийн халамж хүртэх, давуу эрх олгох эрх зүйн зохицуултыг бий болгоно. Зэвсэг түвшний байгуулалтыг 2024 хүртэл хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлуулж хэрэгжүүлэн мэрэгжлийн цэрэгт суурилсан чадварлаг зэвсэг түвшнийг бэхжүүлнэ. Орон нутгийн хамгааллын тогтолцоог бүрдүүлж, ажиллагааны төлөвлөлтийг шинжилнэ. Зэвсэг түвшний бүтцэд барилга, инженерийн, кибер аюулгүй байдлын болон тусгай хүчний цэргийг байгуулна. Зэвсэг түвшнийг орчин үеийн зэвсэглэл, цэргийн техникээр хангах бодлогыг нис дараатайгаар хэрэгжүүлнэ.
Батлан хамгаалах гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж, зэвсэг түвшнийг олон улсын энхийг дэвжих ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлнэ. Цэргийн шинжлэх ухаан батлан хамгаалах аж үйлдвэрийг хөгжүүлж, цэргийн зориулалтад зарим төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэнэ. Хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж, оюутан цэрэг сургалтад суралцагчдын тоог нэмэгдүүлнэ. Цэргийн хугацаанд болон гэрээ цэргийн алба хаах хугацаанд амьдрах, ажиллах нөхцөлийг сайжруулна. Байлдааны гавьяаны болон Алтан гад содонд зэвсэг түвшний жанжийн штабын үлгэрчийн үлээвэр найрлах хөгжмийн алба үүсгэн байгуулагдсны түүхт 70 жилийн өнгөрөх чонд тохиосон. Зэвсэг түвшний жанжийн штабын үлгэр жишээ үлээвэр найрлах хөгжим нь Монгол улсын үндэсний болон төрийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа гадаад улс орнуудаас ирэх дээд хэмжээний зочид төлөөлөгчдийн уулзалтыг угтах үтхээс гадна зэвсэг түвшний хэмжээнд зохион байгуулагдаж байгаа цэргийн олон талт арга хэмжээнүүдэд мэргэжлийн өндөр түвшинд хүлээсэн үүргээ нэр төртөөгөөр гүйцэтгэж ирсэн мэлээ. Түүхт 70 жилийн хугацаанд 6000 гаруй ёслолын үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгсэн бөгөөд олон арван марш зохиож дэлхийн 150 гаруй улсын төрийн дуулалыг ихшиглүүлсэн байдаг. Тэгэхээр энэ цэргийн хөгжим бол яг үүсд хөгжөөд өнөөдөр бол 107 жил болж байгаа. Тийм хамт олон. Ардын хувьсгалын 1922 оноос тоолоод энэ бас айгүй том тоо гарч иж байгаа 99 жил. Цэргийн үлгэрчээ хөгжмийн 70 жилийн ойг нийт бүх зэвсэг түвшний дайчидаа генерал офицеруудаа өргөн дэвшүүлье. 70 жилийн ой зориулсан ёслолын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүндэт зочид ахмадуудаа 50 маршаас бүрдсэн цэргийн хөгжмийн цомрлогийг бэлэглэж хүндэт тэмдэг гардуулан өгсөн юм а. Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн хамт олон Батлан хамгаалах яамны 110 жил зэвсэг түвшин үүсгэн байгуулагдсны 100 жилийн ойг тохиолдуулан цэргийн баярын өдрөөр дууд дохио баярын жагсаал парадыг хийхээр төлөвлөд байна. Зэвсэг түвшний жанжийн штабын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимд анх би 18 настай 1976 онд хөгжимчнээр томилогдсон ажиллаж эхэлснээс хойш яг 45 жил болжээ. Яг өнөөдрийн үед бол зэвсэг түвшний жанжийн штабын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим гэдэг чинь дэлхийн олон орны төрийн тэргүүн тийм ээ одоо Монгол орны хүн ард иргэд тийм ээ цэрэг армийнхаа одоо сүр хүчийг харуулж идэг ямар ч дэлхийн улс орны тэргүүнүүд хүчихэд хамгийн түрүүнд Монгол орноо таниулж идэг асар том мэргэжлийн урлагийн байгууллага. 1950 оны 5 дугаар сарын 9-ний өдөр цэргийн явдлын яамны сайдын тушаалаар Ардын армийн 5 дугаар мөртөвизийн хөгжмийн удирдаач Ахмад Гончгийн Бэрваг офицерын сургуулийн дэргэд төр ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгүүлэхээр томилсон байдаг. Мөн түүнчлэн Ардын армийн ангиудаас мэдлэг ур чадвараар шалгарсан 46 ахлагч байлагч нарыг сонгон шалгаруулж авснаар үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим албан ёсоор үүргээ гүйцэтгэж эхэлсэн байдаг нь өнөөгийн зэвсэг түвшний жанжийн штабын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим юм а. COVID-19 халдвартай нүүр тулан тэмцэж буй цэргийн төв эмнэлгийн бие бүрэлдэхүүнд Монгол хурандаа нийгэмлэгийн санаачлагаар тусламжийн зүйл гардууллаа. COVID-19 дэлхийн улс орнуудын эрүүл мэнд нийгмийн эдийн засгийн хүрээнд томоохон хямралыг авчирч тухайн салбарын альж төвшөнд цэрэг хүчний байгууллагыг гинтийн онц байдалтайгаар ажиллахад өргөсөн. Манай улсын хувьд ч хүн сорилттой нүүр тулгарн цардахлын эсрэг шуурхай арга хэмжээ авч шарт дараатаагаар ажилласаар байна. Харин зэвсэг түвшний бие бүрэлдэхүүн тэр дундаа Батлан хамгаалах яамны харьяа цэргийн төв эмнэлгийнхэн цардахлын голомтод өргөсөн тангарагта үнчээр зүтгэж ажил үүргээ гүйцэтгэсээр жилийн хугацааг өнгөрүүлжээ. Цаг үеийн хүнд хэцүү байдалд үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн төв эмнэлгийн эмч совилогч эмнэлгийн ажилтан алфаагчдын ар гэр ахуй амьдралд дэмжлэг тусалцаа үзүүлэх зорилгоор Монгол хурандаа нийгэмлэгийн санаачлагаар Навиа Монгол компанитай хамтран ажиллаж хүнсний тусламжийг үзүүлсэн юм а. Яагаад цэргийн төв эмнэлгийг сонгосон гэхээр дэрэг би цэрэг хүн. Нөгөөтгөл Монгол хурандаа нийгэмлэг гэдэг маань армийнхаа төлөө армийн болон ер нь Монгол улсын мөрдөсцүүлсэн цэрэг эрсийн төлөө ажилладаг байгууллага учраас энэ тар тахлын үед
нойр хоолгүй, өдөр шөнөгүй 24 цагаар хөдөлмөрлөж байгаа. Гэр орон үр хүүхдүүдээ үлдээгээд өргөсөн тангарагтаа үнэнч байгаа эмнэлгийн байгууллагын ажилтнаа зориулж бид нар одоо энэ тусламжийн барааг өглөө. Эх орныхоо аюулгүй байдал хүн ардын эрүүлийн хяналтаа мэдлэг чадвар дадлага туршлагад дайрчлан ажиллаж, ойргүй сэтгэлээр үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн төв эмнэлгийн ажилтнууд эмч сувилагчдын цар тагалтаа тэмцэжгүй эхээхэн хүчин чармаалтын үр дүнд олон хүн эдгэрч чадсан юм а. За энэ өнгөрсөн хугацаанд 617 халдвартай иргэдийг хөлөөж аваад өнөөдрийн байдлаар 500 орчим хүнийг эмчлэг дараагийн шатны тусгаартанд дэлгэсэн байж байгаа. За үлдсэн 100-аар бүрэлдэхүүн өнөөдөр эмчлэгтэй байж байна. За энэ хугацаанд 350 орчим манай эмнэлгийн эмч амжилтсанд давхарсан тоогоор 1052 удаа өөр гүйцэтгээд ажиллаж байна. Цар тахалдаа тэмцэж байгаа цэргийн эмч сувилагч эмнэлгийн ажилтнуудад хүндэтгэл үзүүлэн зохих тусламж дэмжлэгийг үзүүлэх тал дээр олон нийтийн байгууллага ард иргэд байнга сэтгэл гарган ажиллаж байдгийн нэг илэрлэл нь энэхүү тусламжийн арга хэмжээ. Тусламжаар нийтдээ 5,255 мянган төгрөгийн үнэ бүхий 600 кг цагаан бодоо болон хүнсний бүтээгдэхүүн өгсөн юм. Мөн түүнчлэн Монгол хурандаа нийгэмлэг, төр болон хувийн эмчлийн албан байгууллагуудтай хамтран ажиллаж, зэвсэг түвшиндээ чиглэсэн олон тусламжийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөд байна. Нэгнэгт нэгдэн нэгтрхэн хүрээ дуудлагаар Эбийн бат хүрээг үүсгэж энхэн алтан чаргал нарны доор эрдэнийн алтан соён бот далбаага мандуулсан Монгол цэрэг. Эрдэнэ төлөвийн алтан жолооноос эрчит техникийг эзэмшин хөлөглөж уудам огторгүй хийгээд уужим газрын савсалгад ганцхан заяасан эх орноо эргэх дөрвөн үлрэлд нүд цавчлгүй соргохоор манах мөнхийн тангараг өргсөн эрэлхэг Монгол цэрэг. Эдрэхэн ирсэн амиар ан өмгөөлж эрэх чөлөө ирээдүй хойч инээд баясал элэг бүтэн амьдрал өг соёл энэ цагийн жаргал баярыг дархалсан Монгол улсын зэвсэг түвшний 100 жилийн ай. Бид эх орноо дайын дэлхийд тунхаглан зарлаж олон улсад энхийг сахиулж орчин цагийн бүтээн байгуулалтыг цогцолон өвөг дээдсийнхэн алтан сургаалаар замнан өнийн ирээдүйн өнгөж явхааг баттгнам. 3-р сарын 18 Монгол цэргийн баярын өдөр. Монгол улсын зэвсэг түвшин энэ үртэд бүхийг өгөө догшин хар сүлдний дагшин их хэмэр эгнэгт эвээх болтугай. Орчин цагийн зэвсэг түвшин үүсэн байгуулагдсны түүхт 100 жилийн ой. Монгол цэргийн өдрийг ухтаж батлан хамгаалах яам, боловсрол шинжилгээ ухааны яам, зэвсэг түвшний жанжин штаб хамтран аймаг нийслэл сум дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн бага дунд ахлах ангийн сурагчид болон ихтэйд сургууль коллежийн оюутнуудын дунд Монгол улсын зэвсэг түвшин 100 сэдвт гар зүргийн уралдааныг зарлаж байна. Уралдаанд оролцогчид бүтээлээ 1-р сарын 18-ны өдрөөс 3-р сарын 1-ний дотор зэвсэг түвшний жанжин штабын ажиллагааны удирдлагын газарт ирүүлнэ. Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын 110 жил, зэвсэг түвшний 100 жилийн ойг тохиолдуулан батлан хамгаалах яам, зэвсэг түвшний жанжин штаб, нийслэлийн засаг даргын тамгын газар, зэвсэг түвшний цэргийн хөгжмийн алба хамтран Алтан бүрээ 2021 цэргийн хөгжмийн их наадмыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Наадмын гол онцлог нь Монгол улсын өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа зэвсэг түвшний нэгтгэл ангиудын цэргийн хөгжимчдийг бүрэн хамруулна. Тус наадмыг 3-р сард зохион байгуулахаар төлөвлөж байсан ч цар тахлын нөхцөл байдлаас үүдээд 6-р сар хүртэл хойшлуулжээ. Зэвсэг түвшний 100 жилийн түүх тойг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд цэргийн дуучин Эрдмийн чуулгын хамт олон хүндэтгэлийн тоглолтын бэлтгэл ажлуудыг хангаж байна. Үүний хүрээнд чуулгын удирдлагын бүрэлдэхүүн, хүндэтгэлийн тоглолтыг хамтран зохион байгуулах, төрийн сойрхолд харан хамтлагийг хүлээн авч уулзаж, тоглолтын бүтээлийн сонголт, найруулга, зохион байгуулалтын зарим асуудлаар ярилцлаа. Маска зүүцгээе. Гараа уцгаая. Цагаан барьцгаая. Маска зүүцгээе.
эргэн бүр хариуцлагатай байж хайртай бүхнээ хамгаалъя. COVID-19 халдварын тархалт дотоодод нэмэгдсэнтэй холбогдуулан эрхэм үзэгч та бүгдийг халдвар хамгаалтын дэглэмээ баримтлахыг уриалаад эх орны төлөө нэвтрүүлгийн энэ 7 өдрийн дугаараа өндөрлүүлж байна. Анхаарал хандуулж бидэнтэй хамт байсан үзэгч танд баярлалаа.